Сайн үзэгчтэй. Манай Frame podcast-ийн уран зохиолын задлан дугаар маань инхүү эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бид алдартай Хятадын дөрвөн сонгодог зохиолын нэг болох Улаан асрын зүуд. За англиар бол Dream of the Red Chambers гэдэг байгаа тийм. Хятадаар бол Hong Lomang. Улаан асрын зүуд гэмэх сонгодог зохиолыг задлахад инхүү бэлэн боллоо. За бид нар Хятадын сонгодог зохиолууд руу бас орж байгаа. Тухайлбал Хүйтэн уулын бичиг. За сүүлд бол Болдоотор агшийн орчуулснаар бол Усан хөвгөний шаштраг гэж орчуулсан байгаа тийм. За мөн одоо Тансан лам баруун хэд гэдэг зорчсон нь гих зэрэг одоо зам цаашлаад Акюгийн үнэн түүх гих мэтчлэн ингээд Хятадын сонгодог зохиолуудыг бас задлах байгаа. За өнөөдөр надтай хамт Анун дар маань ирсэн байна. За Анун дартай энэ өдрийн мэндийг хүргэе. За Анун дар маань өөрийгөө танилцуулаад тэгээд хоёлаа дугаартаа оръё. За тэгээ баярлалаа намайг урьж оролцуулж байгаад намайг Анун дар гэдэг би микробиологч мэрэгчлээ. За тэгээд Хятадд жаахан гадралдаг юм байна. За Хятадын дөрвөн сонгодог зохиолыг хоёлаа ярина гээл 4 жилээс хойш ингээл ерөнхийдөө хэлээсэнтэй. Тэгээд угаасаа энэ задлан гэдэг нь өөрөө их амаргүй ингээл цаг ордог зүйл л дээ. Хятадын дөрвөн сонгодог зохиол буюу Сда Минжу буюу Хятадын дөрвөн одоо алдартай зохиол те. Ер нь бол дэлхийн яруу найргийн ертөнцийг ер нь баяжуулсан гэж. Ер нь барууныхан ч тэгж үздэг, хятадууд бол өөрсдөө үздэг. Энд бол мэдээж хэрэг Сангу оюун и буюу уран улсын түүх. За Шуйхө жон буюу одоо Хүйтэн уулын бичиг. Гэхдээ бол Усан хөвгөний шаштраг гэдэг орчуулгаар сүлд гарсан. За мөн COG буюу баруун этгээдэд зорчсон. За тэгээ Hong Lomang буюу Улаан асрын зүуд гэсэн энэ дөрвөн зохиол бол ер нь бол ард түмэн болгоод нэг юм сонгодог зохиолууд байдаг шүү дээ. Одоо жишээ манай Монголын Гисэр жангарч гэдэг юм уу, Оросын Игорь хотын туужч гэдэг юм уу, Францын Роланд Вангийн дуйлч гэдэг юм уу, за Грекийн Илиад Одиссей байна те. За Декамерон ч Боккаччо гэх шиг санаад байна. За Францын одоо Франсуа Раблегийн бичсэн Гаргантюа Пантагруэл гих мэтлээ одоо энэ сонгодог зохиолууд байдаг. Тэгээ энэ бол энэ сонгодог зохиолуудыг уншсанаар бол тухайн ард түмний одоо бас үзэл бодол те ертөнцийг үзэл таньж мэдгэд нэлээд чухал төлхөр болдсон болов уу гэж би хувьдаа боддیں۔ За Хятадын дөрвөн зохиолыг агуу гэж нэрлэдэг утга учир нь бол яг Хятадын уламжлалт соёл, Хятад хүний сэтгэл зүй, үзэл бодол зам тийм мөн мэдээж Хятад хүний сэтгэлгээний онцлог, зан үйлийг илэрхийлсэн ийм ач холбогдолтой. Тийм учраас ер нь энэ дөрвөн сонгодог зохиолыг бол тэгж л ярьд юм бэлээ. Хятад хүнийг дөрвөн талаас нь толжсон зохиолоо гэж. Ерөнхийдөө тэгж үзэж болд юм бэлээ. За ер нь бол Юан гүрний сүүлч, Мин гүрний ихээр бичигдсэн. За одоо тэр гурван улсын үлгэр нь бол Хятад хүний төр тулсын үзлийг илэрхийлдэг. За мөн Хүйтэн уулын бичиг нь бол Хятад хүний журамт ёсны үзлийг, за Мин гүрний бичигдсэн шиг санаад байна. Баруун этгээдэд зорчсон буюу Тансан лам баруун этгээд зорчсон гэдэг бол Хятад хүний сүсэг бишрлийн үзлийг, за Чин улсын үед буюу 1730-аад оны үед бичигдсэн Улаан асрын зүуд нь бол Хятад хүний яруу сайхны үзлийг тус илэрхийлсэн. Хайр дурлал. Тэгээ хайр дурлал нэлээд гардаг тий. За ингээд ийм одоо ач холбогдолтой зохиолууд байна. За өнөөдөр Анун дартайгаа хамт суугаад ямар зохиолыг задлах вэ гэвэл Hong Lomang буюу за цаг хугацааны хувьд хамгийн сүүлд нь бичигдсэн болж таарад байгаа тийм энэ дөрвөн дотор Улаан асрын зүүдийг ярихаар инхүү бэлэн боллоо. За Улаан асрын зүүдийг ярихын тулд эхлээд зохиолчийн талаар хэдүүл ярилцъя. За зохиолч нь бол Цав Швэжийн. Цав Швэжийн одоо жинхэнэ одоо нэр нь бол Цав Жан гэдэг байгаа. За Цав Швэжийн бол за зарим одоо судалгаанууд дээр бол 1715 онд төрсөн гэж байдаг. Зарим дээр нь бол 1723 онд гэж байдаг. За нас барсан хугацаа нь болохоор 1763-аас 64 онд. Тэгээд 50 арай хүрж амжаагүй тэгээд нас барсан гэдэг. За Цав Швэжийн одоо өвөө гэх нь өндөр өвөөнөр нь бол одоо манж гүрэнд зүтгэдэг байсан, цэргийн жанжид байсан. За тэгээд цэргийн жанжид байжгаад одоогийн одоо зүүн хойд мужи руу очоод явны мужид очоод одоо ингээд цэргийн жанжин болоод мөн тэндээ бас манж үндэстэнтэй одоо хорим хийгээд тэндээ бас ингээд уусаад тэгээ манж ийм гаралтай гэр бүл болсон байна. За Цав Швэжийн өвөө болон аав нь бол Нанжин хотод нүүж ирээд за тэгээ тэндээ бол нийт 60 жилийн хугацаанд нэхэмлийн тийм газрын эзэн байсан байна. За нэхэмлийн газрын эзэн гэдэг маань болохоор Нанжин хотынхон маш том ордонтой тэгээ бас их тийм баян тансаг гэр бүл байсан байна. За тэгээд тэр гэр бүлд бол тухайн үеийн Канши буюу Инх хамглан хаан одоо 4 удаа
айлчилж зочилж исэн байна. За тэгээд хаан хүн тэдний гэр бүл дээр очиж ингээд зочилж тэгээд бас тэнцээ хаан ингээд одоо суурьших чүшилээ одоо нэг амралтын хугацаагаар очдог ч юм уу те тэгэж байна гэдэг чинь бас нэлээд тийм баян тансаг ордно нэг тийм үзэсгэлэнтэй бас илтгэж байгаа. За цавшээжин бол тэр баян тансаг ордныхаа амьдралд бол нэг 13 4 нас хүртэл явал амьдарсан байгаа. За тэгээ ордны амьдрал гэдэг бол цавшээжингийн амьдралд бол нэлээд тийм их тийм соёл боловсролыг те гэрийн хүмүүжил одоо гэрийн багшаар одоо зөндөө олон хүмүүжлийг авсан. За тэгээд цавшээжийн нэг одоо барагцаар бол нэг 15 6 наснд нь бол тухайн Юнжин хааны үед гэсэн үг. Одоо найралт төв те тэр хааны үед болохоор цавшээжийн аваг ах гэж юу бичээдний цавфу гэдэг хүн байгаа. Цавфу гэдэг хүн бол одоо нэлээд мөнгө төгрөг одоо завшилсан ч юм уу те дорд хүмүүстэй их тийм хатуу эрсгий ханддаг байж байгаа. Тэгээ Юнжин хааны үед одоо тухайн гэр бүлд ингээд юу гэж хэлэх юм бэ одоо тухайн гэр бүлийг шалгаад эхэлсэн. За энэ гэр бүлийг одоо ингээд аудит хийж байгаа. Тэгээ хэрэгэм зэргийг аваад за тэгээ цавшээжний гэр бүл бол Нанжийн хотоос Бээжин рүү нүүж ирээд Бээжингийн баруун дүрэгт одоо их тийм ядуу тарчиг амьдралаар одоо 15 6-та 13 нас хүртлээр баян тансаг ордны амьдралаар амьдарч байгаад тэгээд 15 6-аас хойш бол тийм ядуу тарчиг амьдарсан байна. За тэгээд энэ хүн энэ зохиолоо одоо бичгтээ бол нийт 13 жилийг цус нулимсаараа одоо нэлээд тийм тарчиг амьдралтай байх үедээ бол ингээд бичээд тэгээд 13 жил бичээд 5 удаа их том тийм засваруудыг оруулаад тэгээд энэ хун ломон буюу улаан асрын зүуд зохиол маань гарчээ. За Өвлөө маань улаасан зү. За энэ бол бүр эртний ханзаараа бичигдсэн. Тийм. Тэгээ энэ бол Нанжийн нэвэл энэ болохоор 2018 онд орчуулагдаж энэ болохоор Уйгуржин Монгол бичиг дээр буюу одоо хуучин бичгээр бид нар ингээд ер нь манж хэлчин Монгол хэлтэй нэлээд ойролцоо. Тэгээ 25% нь ер нь Монгол хэлтэй ер нь ойролцоо байдаг учраас Алтайн бүлгийн чөлөө нэг юунд ороод байдаг шүү дээ. Тэгээд энэ Уйгуржин бичгээс нь Кирилл одоо үсэг рүү ингээд хөрвүүлээд одоо бичсэн гэсэн үг. Тэгээд энэ маань бол яг хуучин бичгээр бичигдснээр нь энэ хоёр ном байна. Зохиогчийн талаар яг сая ануун дээрээ ярьж яхад бодож байлаа. Яг зохиолыг нь сонирхож байсан болохоос зохиогчийн талаар би юусэн огт сонирхож байгаагүй юм байна. Ер нь мэдлэг нэлээд дуулах юм байна гэдгийг анзаарлаа. Ер нь яг энэ улаан асрын зүг зохиол чин улсын төрийн нийгмийн дүр төрх те хүмүүсийн аж амьдрал тэгээ нэлээд гүн гүнзгий тод гарсан байдаг шүү дээ те. Тэгээ яг энэ зохиолын зүгээр бас нэг онцлог нь юу гэж би хараад байт юм л да. Эмэгтэй хүнийг их гаргаж ирсэн гэдгээрээ бас их онцгой юм уу гэж. Хятадч ерөнхийдөө нэг тийм эрэгтэй хүний тухай бичээд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр нөө эмэгтэй хүн гарч ирсэн гэдгээрээ бас айгүй бусад зохиолуудаас нэлээд ялгаатай юм. Өвлийн аялал жуулчлалын хамгийн том брэнд Монголын тэмээн соёлын бахархал болох Түмэн Тэмээний Баяр 2026 энэ оны 2 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд Өмнөгов аймгийн Далан Задад хотноо 27 дахь удаага зохион байгуулагдах болно. Энэхүү баяр нь тэмээчийн ардын хөдөлмөр, тэмээн сүргийг маллах ухаан, өв соёлыг залуу үед өвлүүлэн үлдээж, дотоодын болон гадаадын аялагч жуулчдад сурталчлах, таниулах онцгой ач холбогдолтой арга хэмжээ юм. Тус арга хэмжээний хөтөлбөрийг дурдвал тэмээтэй парад жигсаал, тэмээ судлал ба хөрөнгө оруулалт, ингэний айрагны баяр, тэмээний ноос болон ноосог бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээний уралдаан, мөсний суран харваа, тэмээн поло, тэмээн дээрээс бай харвах, шилмэл буур, инг шалгаруулалт, тэмээн бууха болон соёл урлагийн тоглолтууд та бүхнийг хүлээж байна. Түмэн Тэмээний говийн өвлийн гайхамшигыг хамтдаа мэдэрцгээе. Та бүхэн Түмэн Тэмээний Баяр 2026 арга хэмжээнд хүрэлцэн ирнэ үү? Өмнө говьд уулзцгаая. За Баоюу, Даоюу гэдэг гол дүрүүд. За тэгвэл хоёул зохиолынхоо задлан руу оръё. За цавшээчин бол зохиолоо бичээд эхэнд нь бол нөгөө чулууны тэмдэглэл гэж одоо чулуун гэдэг нь хүн биш. Чулууны тэмдэглэл гэж одоо эхэндээ бол зохиолын нэрнд тэгж явж ирсэн байна. Тэгээд чулууны тэмдэглэл дээрээ бол цавшээчин зохиолч өөрөө бичгтээ бол ингэж хэлсэн байна. За эртний одоо зохиолууд те ялангуяа одоо ингээд эртний тухайн одоо күнзэл аваз те тэдний зохиолууд бол ерөнхийдөө ануу инүү гэж таардаг. Миний зохиол бол яг бодит амьдралыг яг бодит юу болж исэн те тэр талаар ингээд одоо өгүүлэх чинь гэдгийг бол бодитоор хэлдэг. Тэгээд ялангуяа өөрийнхөө
одоо эхэнд нь хэлдэг л те намжиллаа эхлээд хэлдэг. За би эцэг гэхийн үгийг одоо ингээд сайн сонсоогүй, сайн сурч чадаагүй те ах トゥ ус болон тэр ордон дотор бас их сайхан өөртөө нас шивгч эмэгтэйчүүд мөн өөрийнх нь одоо хамаатан садантайгаа тухайн үед бол одоо гэр бүл болдог ч юм уу те тиймэрхүү зүйлсүүд байсан байна. Тэр эмэгтэйчүүдийн тухай одоо дурсамжаа ингээд бичээд үлдээж байна гэсэн нэг тийм товчхон бас товчлол байдаг байгаа. За тэгээд улаасрын зүүд маань яг юуны тухай өгүүлдэг юм бэ гэх юм бол ерөнхийдөө бол чин гүрний феодалын нийгмийг хөрөг болгоод за тэгээд хайр дурлалын гурвалжингаар чимэг болгоод ингээд үзүүлдэг юм зохиол байгаа. За тэгээд зохиол дээр бол жа, ши, ван, швэ гэсэн одоо дөрвөн том овгийн одоо гэр бүлийн тухай гардаг. За хоорондоо ингээд хорим гэр бүл болцсон. Тэгээд хоорондын бас ашиг сонирхол одоо бас байгаа. Тэгээд хамгийн гол нь бол жа ухтны гэр бүлийн хүмүүсийн хоорондын харилцаа бас гардаг. За тэгээд нийт бол 700 гаруй дүр гардаг. За яг гол дүр нь бол нэг 100 гаруй дүрийн дунд ингээ үйл явдал нь өрнөд бий болдог бахны. За тэгээд энэ одоо яг ингээд уншаад байж хаад бол энэ жа ухтны одоо суйрлын тухай ерөнхийдөө зохиолч мань бол эхнээс нь ахуулаад их бага хэмжээгээр бидэрт ингээд дурдаал яадаг. За энэ ер нь ингээд энэ овгийн одоо тийм удаж шүү гэд. За энийг нөгөө талаар бид нар ингээд бас манж чин гүрнийг одоо бас ингээд уруудж гинэ гэдгийг бас цаагуур нь өөрөө бол нэлээд тийм боловсрсан хүн байдаг шүү дээ. Тэгээд тэр цаагаараа бас манж чин гүрэн бас ер нь мөхж шүү те мөхөн шүү гэдгийг бас илтгэжсэн болов уу гэж харагддаг байгаа. За тэгээд зохиол бол нийт 120 бүлэгтэй. За 120 бүлэг дотроос бол эхний 5 бүлэг нь нэлээд чанга. За зохиолч бол өөр 13 жилийг зарцуулаа те 5 удаа их засвар хийгээд ингээд бичсэн байна. Тийм учраас зохиолч бол ингээд уншигчдаа нэг тийм одоо юу гэх нэг тийм босго болгосон байна л да. Эхний 5 бүлгийг бол эхний 5 бүлгийг ингээд уншаад ойлгох юм бол 6 дугаар бүлгээсээ уншаад явах юм бол ингээд урсаад явцдаг тийм зохиол байгаа. За эхний 5 бүлэг дээр бол 2 домог, 2 хүний тухай ингээд өгүүлдэг. За тэгээд тухайн 2 хүнийх нь нэг нь яг бидний ингээд гол зохиол руу ингээд хөтлөд оруулдаг. За энэ дээр бас улаан асрын зүүдтэй нөгөө яг нөгөө хятадд чинь эрт цагт нэмэлтэн үнийг бас нэлээ одоо юу гэдэг нэг эд агуурс мэт гэх юм уу баг ингээ те хүний зэрэг нөлдгөө ингээ нэг иймэрхүү үзэж ирсэн байдаг. Тэгэхээр одоо нөгөө хайр сэтгэл дээр тулгуурлаад бас адал явдлууд нийтэд яг адал явдлууд өрнөж байгаа. Дээрээс нь нөгөө хятад хүний нийгмийн одоо юу гэмтэй нийгмийн ялгаа зэрэг дэвийн ялгаа гэдгийг айгүй гаргаж өгч байгаа юм л да. Тэ одоо нөгөө social rank гэж ярьдаг шүү дээ англиар бол. Тэгээд энэ зохиол бол яг хятадын уламжлалт соёлын их нэвтрхий тойл гэж барууныхан бол үзтээ минь ялангуяа англичууд. Тэгээд энэ зохиолыг 19-р зууны сүүлч үеэс байна уу да. Гадаад хэлний орчуулагдсан байдаг. За миний мэдж байгаа бол англи дээр байдаг, Франц, Герман, Унгар, Япон, Итали орчуулгын тал дээр бол хамгийн эртнийх буюу 1800-аад оны үед Оросын одоо каталог сүм дээр ингээд энэ зохиолын одоо орчуулга нь олдсон байт юм байна. Тэгээд дараа нь бол Япон хэл дээр орчуулагдаад одоо бол нэг 26 орны бараг 100 гаруй хэл дээр ингээд орчуулагдаад гарцсан гэж харагддаг юм. Тэгэд таны сая бас дурдсантай эмэгтэй хүний тухай гардаг. Энэ зохиол дээр бол шивгчин эмэгтэйгээс хааны хатан хүртэлх эмэгтэйчүүдийн дотоод үзэл санааны тухай тий яг юуг үзэж туулж явж байгаа гэдэг талаар бас гардаг. За тэгээд зохиолыг цааш нь та өргөжлүүлж зохиолыг цааш нь ярихад бол хайр дурлалын эмгэнэл дээр бол ингээд ярих юм бол яг нөгөө дурлалын гурвалжин бол одоо дэлхийн нийтийн бүхий л зохиол дээр гардаг тийм манжуулаатай тийм учиртай гурван талгаа тийм за учиртай бидний мэдээ учиртай гурван талгаагаар одоо зөвлөх юм бол одоо гол дүрийн залуу Жабавью байгаа. Жабавью бол жаа ухтны одоо ганц одоо эрдэнэ гэх юм уу те хаш өмгөж төрсөн тийм одоо тийм эрэгтэй байгаа. За тэгээд одоо Линдаю гэж бас нэг охины талаар гарна. За Линдаю бол Жабавюгийн бол одоо үеэл дүүн байгаа. За Жабавюгаас нэг 2 дүү. За дахиад одоо 3 нөгөө очтой 3 толгойн хорломогийн дүр гэж одоо хэлэх юм бол Швеб Авчай гэдээ бас нэг охины тухай гарна. Гэтэ миний хувьд бол Швеб Авчай хийжээж одоо тийм хорломогийн дүртэй адилхан тийм айхтар тийм муу бол дүр бол биш. За Швеб Авчай бол нэлээ энэ хоёроос Линдаю болон Бавюгээс 1-2 ихч.
одоо тухайн юундаа бол нэг 15 настай, нөгөө хоёр нь бол нэг 13 14 настай хүүхдүүд байгаа даа гэсэн. Тэгээд 15 настай шив авчаа. Тэгээд энэ гурвын хоорондын одоо үзэл одоо тэгээ хоорондын сайн байгаад байгаа юм уу? Гэтэ яг ингээд зохиолч бол тэр цүл пал хэлчихгүй. За энэ гурав ингээд үерхэд ишүү те. За хоорондоо нэг юм болоод ишүү гэдгийг бол ингээд хэлчихгүй. Бид нар ингээд зохиол дундаа урсгалаараа л мэдэрдэг юм байгаа. За тэгээд сая би хэлсэн эхлээд нэг хоёр домгийн тухай гарна, хоёр хүний тухай гардаг. За эхний 5 бүлэг дээр за хоёр домог нь бол нэгт бол ийм домог гардیں۔ Ньюа гэдэг одоо тэнгэрийг ингээд одоо нөхдөг. Одоо энэ бол нөгөө нэг зохиол эхлэхдээ одоо бүр ингээд хүн одоо орчлон ингээд бүтэж байгаагаас одоо бичиж эхэлж байна л да. За тэнгэрийг нөхдөг Ньюа гэдэг одоо тийм тэнгэрийг одоо нөхдөг тийм одоо тэнгэрийн одоо дагнж гэх юм уу те тийм хүм тийм одоо нэг тийм элч гэх юм уу те тийм зүйлээр одоо ингээд тэнгэрийг нөхчихлээ. Тэнгэрийг нөхөхдөө бол 36501 ширхэг юм чулуугаар одоо ингээд тэнгэрийг нөхчээ. За тэнгэрийг нөхөөд ингээд байжсэн чинь 36501 сүүлийн тэр нэг чулуу нь бол одоо ингээд хэрэглэгдэхгүй ингээд унсан байна. За энэ бол одоо ямар ч хэрэггүй. Энэ бол одоо нөхөөд тухайн одоо тэнгэрт ингээд нөхөхөд хүч чадал нь хүрэхгүй гэд. Тэгээ ингээ газар тунж. За тэр чулуу ингээ газар тунаад за тэгээд нэг тойм болон бомб одоо тойм гэдэг маань бол яг хувраг лам байгаа тий. Бомб нь бол давс эжмийн шашны одоо язгууртан гаралтай тийм лам гэсэн үг. За тэгээд тэр хоёр одоо ингээд хүмүүний орчлонгийн үйл явдлыг яриад явж хахад нөгөө чулуу ингээд таараад тэр хоёроос гуйжилтэй намайг одоо ингээд тост ертөнцөд ингээд намайг буулгаад өгөөч гэд. За тэр тост ертөнцөд ингээд бууна гэдэг бид нар бас нөгөө Монголын зохиолууд дээр бас гардаг тийм малын хөлийн тоос мөн тийм тост орчлон гэдэг бол бид нар хүмүүний орчлонгийн тухай бас ингээд өгүүлдэг тийм. За тэгээ тойм бомб хоёр нөгөө чулуунд чинь хэлжилтэй. За тост орчинд бол чи ингээд очихыг нэг хүсээд авах газар бол биш. Гэхдээ бол олон янзын гоё зүйлс бол байгаа. Гэхдээ хүсээд авах зүйл биш гэдгсэн чинь би ингээд очимаар байна гэд. За тэгээд ингээд шүвшлэг энэ төр хийж байгаа нэг жижигхэн юм хаш болгоод за тэр хашийг бол одоо манай гол төрийн жаб авъя бол өмхөж турж байгаа. За дахиад нөгөө нэг домог нь болохоор за тэр чинь бол нөгөө чулуу чинь бас тост орчинд очихдоо зөндөө олон 90 галвыг туулаад ингээд хүмүүний орчлонд ярьж байна гэд. За нэг өмнөх одоо галлын үеүдд нь болохоор нөгөө чулуу маань нэг одоо ордны бас ингээд хананд одоо ингээд одоо тийм хананд одоо нэг төржилтэй. За энэ нь болохоор одоо өмнөх үеийн гэсэн үг шүү дээ. За тэгээд өмнөх үедээ тийм хананд очоод төрөнгөт нэг голын одоо ирэг дээр байсан нэг улаан сувдны шиддэг өвс гэж хэлээд байгаа. За тэр өвс бол нэлийн хатцсан байж за тэр өвсийг одоо ингээд услаад тэгээд амь оруулж л дээ. За тэр улаан сувдны шиддэг өвс бол хэлжлээ. За би энэ одоо наснда тий таны ингээд ачийг хариулж чадахгүй нэ. Би таныг дагаа тост ертөнцөд одоо хүний одоо хутгийг олоод ингээд юу ахта би танд энэ хариугаа бол нулимсаараа ингээд одоо ачийг хариулъя гэд. Тэгээд энэ улаан сувдан шидэт өвсийн одоо хойд дүр нь бол одоо хайр дурлалын гурвалжингийн одоо эмгэнэлт дүр нь болох Линдаю болж байгаа. Тэгээ Линдаюгийн одоо бид нар одоо энэ хаш болон энэ улаан сувдан шидэт өвсний одоо хойд дүрүүд гэсэн үг шүү дээ. Жабави болон Линдаю хоёр. За Линдаю бол нэлээд тийм уйланхай тэгээд ингээд тийм гунигтай тий тэр нь бол одоо өмнөх дүрээсээ болж штэ одоо танд би ингээд нулимсаараа ачийг хариулна гэсэн учраас энэ нь одоо насандаа бол одоо маш их хариулдаг. За Жабавигийн хувьд бол бас их тийм зөөлөн хүү байгаад байгаа тий тэгээд сурах ингээд дургу те ингээд одоо эцэг нь жаажин буюу одоо аав нь бол ингээд чи маш сайн сураад одоо төрийн шалгалт одоо тухайн үедээ бас ингээд төрийн шалгалт өгөөд хааны одоо ордонд ороод бас ингээд сайн төчмөл хийгээд тэгээд энэ гэр бүлийг одоо ингээд бас өндөр дөрвөж явах одоо хувь заяаг чи ингээд авах хэрэгтэй гэд Жабавид хэлэх боловч Жабави бол сурах дургу. За тэгээд октоодтай ингээд өдөржингөө тоглох те эмэгтэй хүнд их тийм дуртай. За тэгээд тэр талаар нь бол эхний хоёр домогтой зэрэгцээд явж байгаа нэг хоёр хүний тухай гардаг. Жин Шиин болон Жа Уйцун гэдэг юм хоёр хүн байгаа. За тэр Жа Уйцун бол өөр хүнтэй одоо ингээд дар суугаа сууж байхдаа бас энэ Жабавигийн тухай ярьж байна л да. За хаш өмхэд ингээд одоо гэр бүлийн ингээд одоо 6 цэрдэн тийм 6 цэрдэн те ингээд одоо
репутейшн одоо төшмөл болоо сайхан ингээд өргөж явах боловч одоо эмэгтэй хүн дуртай тэгээд ингээд аав нь ингээд нэлээ дургу болсон одоо ингээд итгэл хүлээлгээд байгаа боловч итгэл хүлээж авахгүй байна гэдэг юм болж байна гэд хоорондоо ярьдаг. За эхний хоёр домогтой зэрэгцээс хоёр хүний тухай одоо ингээд гардаг гэсэн. За зохиолч бол бас их тийм үгээр уран нааддаг хүн байна. За хятад ханзыг бид нар мэднэ. Дуудлага нь өөр боловч өөр утгуудын ханзыг бас илэрхийлдэг те. За хамгийн ихэнд гарч байгаа хоёр хүний бол Жиншийн гэдэг нэр бол Жинши гэдэг нь болохоор бодит үннийг цан чилай одоо ингээд нуух гэсэн үг. Тэгээд Жиншийн гэдэг хүн бол бодит үннийг нуугаад тэгээд тайм болоод гэж явцдаг. Жаа үйцэн буюу жаа гэдэг нь бол худал хуурмаг тий худал хуурмаг хөдөө тосхон гэсэн утгатай юм хаан заагаа. Тэгээд тэр худал хуурмгаар зохиол руу орж байгаа. Жаа үйцэн гэдэг хүн бол одоо бас тийм төшмөл бас болоод тэгээд энэ жаа ухтны гэр бүлд Линдаюгийн одоо гэрийнх нь багш болоод тэгээд энэ гэр бүлийнх нь одоо түүх энэ хүнээр одоо ингээ өвүүлэгдээд ингээд ордог байгаа. Тэгээд зохиолч өөрөө бас эхлэлд нь хэлдэг тухайн хамгийн ихэндээ чулууны домог гэж ярьж байна те. Чулуун дээр бол ингэж хэлсэн байдаг л да. Үннийг худал болгоход худал бас үнэн бас худал болно те. Хоосныг бий болгоход хоосон бас одоо байна гэсэн утгатай тийм одоо ханзаар одоо илэрхийлсэн тийм зүйлүүд их бичээд ингээд байн бас дурдаад хэлдэг л те. За тэгээд эхний 5 бүлэг дээр бол зохиолч за гол дүрийн одоо Жаба уу бол зүүдэндээ одоо тэр улаан асрыг ингээд хараад тэгээд тэнд одоо 12 эмэгтэй одоо ерөнхий байдлыг хараад мөн тэг одоо шүлэг найраглал энтрээр тухайн зохиолын маань бүхий л үйл явдал тэр дотор байгаа 12 эмэгтэй сүүлчийн одоо ямар эмгэнэлтэй одоо ингээд өгүүлэмжтэй амьдралтай вэ гэдгийг тухайн одоо шүлгүүдээр бас илэрхийлээд гаргаад ирдэг байгаа. За тэгээд яг Линдаю бол тухайн зүүдэндээ хардаг 12 одоо ордны одоо эмэгтэй хүмүүсийн бол ахлагчин гэж одоо гардаг байгаа. За тэгээд Линдаюгийн бас ингээд илэрхийлж байгаа тэр шүлгэн дотор нь Линдаю ингээд өнгөрөх юм байна тий нас нөхчих юм байна гэдгийг бас илтгэдэг. За тэгээд Шэбаучай бас тэр одоо дөрүүд тэр нь бас гардаг. За тэгээд Шэбаучай бас ингээд бас тийм эмгэнэлтэй бас ингээд хувь заяа өгч байгаа юм байна. За бас нэг дүр гардаг Ваншифэн гэдэг. Ваншифэн бол одоо Жаба Авогийн одоо бэргэн эгч нь болж байгаа гэсэн үг. Ахтай нь одоо ингээд суусан. За тэгээд тэр эмэгтэй бас дүрээр бас зохиолч бол юуг илэрхийлэх гэсэн бэ гэхээр яг ингээд уншаад байж хахад бол хит ингээ мөнгө төгрөг те хит юмд бас ингээ давтаж болохгүй байна гэдгийг бид нарт илэрхийлж гаргадаг байгаа. За Ваншифенгийн дүр бол тухайн гэр бүлийн одоо мөнгө санхүүгийн удирддаг. За нэлээд бас тийм хүчрхэг дүр байгаа. За нөхөр нь бол нэлээд бас жаахан явдалтай. За тэгээд гадуурд ингээ эмэгтэй хүмүүнтэй ингээ юу ах юм бол нэг одоо дүр байгаа. Тэр дүрийг бол одоо ингээ нэг Яваарчия гэдэг байгаа. За тэр эмэгтэй бол ингээд одоо нөхөр нь одоо ингээ суухаар болоод одоо татвар юм бол авч болдог тухайн үедээ. За тэгээд татвар юм нь болох гээд ирэнгүүт Ваншифэн одоо за чи ордны гадуур яагаад байгаад явах вэ чи манай ордонд ороод ирэх гэдэг. Тэгээд ордонд оруулж иж жаад нөгөө эмэгтэй чи ингээд дарамтласаар байгаа тэгээд хөр хамтаа амиа орлоод ингээд өшөлтөг тий. Тэгээд энэ бүр яг юу гэж хэлэх гээд байгаа Ваншифэн бол бусдад ч хатуу ханддаг, өөртөө ч хатуу ханддаг. Тэгээд бүр ингээд юмыг ингээд яг ингээд тэр надад ингэж хандж гэнэ үү те зөвхөн би ингэж хандандаа гэсэн ингээд юм бодолтой. Гэвч одоо эцэст нь бол ингээд бас эмгэнэлтэй түрээр төсдөг штэ охин бүр ингээд өөр хүмүүст одоо ингээд зарагдаад те ингээд өөрөө бас эмгэнэлтэйгээр ингээд өнгөрдөг. Тэгээд энэ зохиолч бол ингээд дөрүүдийнх нь хувьас биднэрт ингээд одоогийн 21-р зуунд амьдарч байгаа бидний ингээд одоо туулж явж байгаа үзэл санаа ч юм уу те ямар нэг юм чи хэд ингээд туйлширч болохгүй. Жишээ нь одоо Линдаюгийн дүр дээр гарч байна те. За яг өмнөх одоо ачлалаа хариулах гад ингээд одоо бие биелэнхаа одоо ингээд нулимсараа танд ачийг нь хариулна гэж байгаа боловч Линдаю бол ингээд өөхөксөхийн хүртэл бав уяагаас хамаардаг. За бав уяагаас хамаарад байдаг те. Ингээд хамгийн сүүлд одоо ингээд Линдаюгийн шивгчнэр нь ингээд яриад тэгээд чамааг ингээд Жаба оюутаа ингээд суулгах юм байна гэд хоорондоо ингээд ярьж ирсэн. Линдаюг ингээд Жаба оюутаа суулгана гэж байна гингод Линдаю ингээд биеийн жаахан тэнхрээл ирдэг те. Гэвч бас ингээд дараа нь үгүй Линдаюутаа суулгахгүй байна. Шүбэ авчаатай суулгана гэж байна гингүүд
хоолоо идэхэ болол би гарчлаа. тий хоолоос гараад тэгэл өөрийгөө баг амиа орлож байгаа тий. Тэгэл амиа хорлол байж ангууд тэгэл амиа хорлчингууд тухайн гэр бүлийн жамуу гэж гарч байгаа тий. Одоо тухайн гэр бүлийн ахмад настан тий жабавигийн эмээ байгаа тий. Тухайн одоо жамуу бол эмээ нь бол тухайн гэр бүлийн хамаглал одоо ингээд шийдвэрийг ерөнхийдөө гаргадаг тий. Тэгээд зохиолчийн одоо нэг садан ингээд одоо юу гэх юм илэрхийлэмжүүд гэх юм бол хүн хоорондын харилцаанууд гардаг. За Линда юу бол ээж нь өнгөрөөд тэгээд юу яадаг штэ эмээ дээрээ одоо ирдэг. Одоо жамуу бас ч гэсэн Линда юугийн ээжийнх нь бас ээж байгаа гэсэн үг. Тэгээд бас эмээ дээрээ одоо ингээд ирээд нөгөө охин маань ингээд ирэнгүүт маш ихээр хайрладаг те маш их одоо ер нь бие муутай байдаг. Тэгээд төрснөөсөө хойш л эмийг бол хоол шиг ингээд хэрглэж ийсэн ингээд тэгээд жамуу бол Линдавид маш сайн ханддаг. Тэгээд тэр хоёр бол зохиолын явцад ингээд анх удаа л уулзахдаа хоорондоо юм ярьдаг. За тэгээд Линдавигийн бас тийм ухаалаг нэг чанар нь гарч ирдэг. Тухайн ордонд ингээд анх удаа орж ирж байна. За Линдави анх удаа ордонд орж ирж байгаагаар бид нэр тухайн ордон ямар том ямар баян тансаг юм гэдгийг бас илтгэж харуулдаг. За тэгээд жамуу бол эмээ нь бол Линдавигоос асууж ийн л та ингээд за миний хөө ингээ бичиг үсэг юу үзэж байна гэсэн чинь би бичиг үсэг нэг сайн үзсэн. Тэгээд күнзийн юм бор одоо 4 бичгийг ингээд уншсан гэдэг. Тэгэнгүүт тэгээд ингээд одоо жабавигийн бас 3 4 одоо аав нь бас татвар юмтай бас өөрийнх нь ээж байгаа. Тэгээд 4 эмэгтэй одоо хүүхэдтэй. Тэгээд 3 эмэгтэй дүн хамгийн том эгч нь бол одоо хааны хатан болоод явцсан. За тэгээд 3 эмэгтэй дүн үлдэж байгаа. Тэгээд 3 эмэгтэй дүнээс нь Линда юу бас асууж эгчдөөс юу уншив да гэдгсэн чинь эмээ нь болохоор хэлж байгаа байхгүй. Эмэгтэй хүн одоо ном бичиг бол үзэх хэрэггүй. Одоо 1 2 үсэг л таниул баруу гэдэг ч аахгүй. Тэнгүүд тэр үйл явдал болж байгаангууд Жабави ингээд дараа нь орж ирж байгаа шүү дээ. Линдави Жабавигаар анх удаа ингээд уулзж байгаа. За тэгээд уулзаад байж байгаа Жабави Линдавигоос асууж байгаа. За дүү ямар бичиг үсэг үзэж байна да. Би бичиг үсэг мэдэхгүй. 1 2 л ханц мэднэ гэх. Тэгээд тэр охин тийм жоохон мөртлөө их ухаалаг байгаа зү. Тэр жамуу буюу эмээгийн одоо юу хийлэн тэрийг дагж иж би энэ ордонд амьд үлдэх юм байна гэдгийг бас харж байгаа гэсэн. За энэнгөр бол Линдавигийн бас ухаалаг байгааг харж болно. За Линдави бол өөрөө яруу найрагч. За ингээд нөгөө цэцэг ингээд унаад юу ангуу цэцгийг бас оршуулдаг те. Цэцгийг оршуулж байхдаа тэр гоё бичиж байгаа найраглал те. Тэр гоё бичиж байгаа шүлгүүд нь бас их тийм дотоод уянгалаг те. Бас их ухаалаг. За тэгээд ордны бас ингээд зарим хүмүүст бол нэлээд томоор нөлөөлдөг те. За бас нэг дүр байгаа. Тэр нь болохоор Чичэн гэж нэр нь санагдаад байна. За Жабавигийн нэг шивгчэн дүр. Тийм. За тэр шивгчэн дүр бол Ширэн гэж байгаа. Ширэн бол одоо Жабавид нөгөө нэг татвар болоод тий одоо ингээд үлдчихэж байгаа. За Ширэнгийн 2 юм одоо шивгчэн дүртэй. Чинвэн гэдэг дүр байгаа. Чинвэн гэдэг дүр маань болохоор Жабавигийн бас нэг шивгчэн дүр байгаа тий. Тэр шивгчэн болохоор маш тийм юу гэх юм буруу юм хийгээгүй бол би буруу юм хийгээгүй гэдгээ бат зогсож чаддаг. Гэвч одоо тэр ордны бас нэг хуулийн дагуу бол тухайн эмэгтэй маань бас ингээ ордноос хөөгдөө тэгээд одоо уушгины өвчтэй байдаг, сүрийн өвчтэй байдаг. Тэгээд ингээ ордноос хөөгдөөд Жабави бас одоо тэр шивгчэнтэйг бол бас ингээ нүд амн одоо гүйлдээтэй бас ингээ зүгээргүй гэдэг нь бас бичигдэж гарсан байдаг. Гэвч Жабави тэрийг бас ингээд өмөөрдөггүй те. Тэр нь болохоор тэгээд яг өнгөрөнгүүт нь ингээд Жабави очдог. Тэгээд за ингээд хоёлаа одоо юу одоо ингээд чи намайг ингээд дурсаж яваарай гэж одоо дотор одоо хувцамцаа ингээд солилцоод ингээд тэгээд тэр эмэгтэй дүрээр юг харуулж байгаа юм гэхээр тэр ордон дотор бас тийм хүчрхэг эмэгтэй байсан шүү те. Өөрийнхөө үзэл бодолд үнэнчтэй би буруу юм хийгээгүй гэдгийг бат зогсож чаддаг. Хэний ч өмнө ингээд одоо бардам байж чаддаг бас юм дүрийг бас илтгэж харуулж байгаа гэсэн үг. За дараагийн дүр бол Шуй Бавчайгийн талаар бас ярил зүгээр ах Линдагийн тухай бас ярьсан те. За Шуй Бавчай бол бас тийм одоо яг хайр дурлал яг энэ зохиол дээр хайр дурлалын гурвалжингийн одоо нөгөөд одоо нэг тийм эсрэг дүр болж гараад байгаа боловч нэг цэг юм шүү дээ тийм нэг цэг боловч одоо бас их тийм ухаалаг. За тэдний гэр бүл бол 8 энтер хийдэг бас их баян тансаг тийм шүй авахтан те хөрөнгөлөг гэр бүлээс гаралтай. Гэвч ордонд ингээд орж ирээд Шуй Бавчай бас ингээд шилдэг штэ бас им уудаг. Ямар им уудгийг гэсэн чинь
тийм би их тийм хүүтэн даардаг тийм учраас одоо ингээд биеийг халуун болгохын тулд тийм юмнууд удаг гэд. Тэрэнгүүр нь юу тийм. Тэгээд тэрэнгүүр нь юу гэлтгээд байгаа юм гэхээр швеб авчай болвол ах нь бас тийм ухаан муутай штэ тий их муухай зантай. Тэгээд тэрнийх нь бас бэрэг чинь бас их муухай зантай. Тэгээд аав нь эрт өнгөрцөн. Тэгэл ээж нь хөрх юмтан бас их уян хатан. Тэгээд тэр гэр бүлийн швеб авчай бол хаана хинтээ юу ярихаа маш сайн мэддэг. За тэгээд өөрийгөө ерөнхийдөө бол ингээд за би болъё доо. Би ингээд байж даа гэд. За нэг үйл явдал дээр ингээд харагддаг. Цэцэрлэг төрөлөнд Линда юу болон Жаб авъя хоёр ингээд байж юм л та. Тэнгүүд швеб авчаа ингээд очихж ийсэн. За болъё доо. Би очих юм бол одоо ингээд Линда юу бас ингээд нөгөө Жаб авъяг хартаад бас уйлж унжаад байх байхаа. За би бодлоо буцаад явчих даа гэд. Энэнгөр юу гэлгээд байгаа хэрэг тийм өөрийн гэсэн бас бодолтой тийм бас их хүчрхэг те. Тэгээд өөрийгөө ингээд гаргуунд гаргаж чадчихээн те. Тэгээд хамгийн сүүлд нь Жаб авъюг Линда юуд хайртай гэдгийг мэдсээрэж Жаб авъяатай суудаг. За энэ нь бол нөгөө хоёр гэр бүлийн бас эн чинь юугаар сууж байгаа шүү дээ. Юу гэх юм бэ одоо нөгөө. Тэгээд ингээд одоо жаа ухтан бол юу н унжин тий уналтанд орж байгаа. Тэнгүүд энэ авгийг одоо аврах нь бол швэ авахтан болж таарж штэ. Швэ авчаагийн гэр бүл тэр нь худ ураг болж байгаа тий. Тэгээд ингээд тэрэн дээр бол үгүй би суухгүй гэдэг ч юм уу те тэхгүй за ингээд сууйдаа гэд. Тэгээд хамгийн эмгэнэлтэй зүйл нь болохоор Жаб авъя бол нэлээ эрэгтэй хүнсэн тэгээд нэг л юм сонсчих юм бол жаах ингээд ухаан санаанд балартаал ингээд одоо нэг тийм эрэх хүүхдийн бас нэг тийм зан чанар гараад байдаг. Тэгээд яг нэг ухаан санаанд балартж явах үед Ван Шифэн буюу одоо Ван Шифэн тэгээд нөгөө Жаму те эмээнэр нь хувилдж жагаад одоо швеб авчаатай суулгачдаг. За хувилдаад явж байхад нь бол Линда юугийн бие муу байсан. За тэгэнгүүт одоо хиттийн бас нөгөө хорин болоход ингээд зүүчдэг те дотор нь одоо яг хэм байгааг бол мэдэхгүй. Гэвч Линда юугийн шивгчнэр швеб авчааг ингээд хөтлүүлээд оруулдаг. За тэгэнгүүт Жаб авъя харж ин л за Линда юугийн шивгч юм байна. Тийм болохоор энэ Линда юу юм байна гэж баярлаад байдаг. Гэвч ингээд яг одоо гэвлүүр ингээд авангууд бол нөгөө тэн швеб авчаа байдаг. За тэгээд Линда юугийн шивгчинг одоо аваач хандвал Линда юу бол тэнд одоо ингээл амиа орлох гал те ингээд нэлээд л одоо хоолонднаас гараад байж ангууд швеб авчааг та ингээд одоо шивгчингийн ингээд очиод ингээд юу хатгаа чи ингээд хөтлөд оруулаатгаа гэх тэнгүүд бас Линда юу чи хоёр шивгчинтэй те нэг шивгчнаас ингээд уурлаад хэлдэг бид нар энд хүнээ хүлчээд очие гэд тэгээд тэр зүйлийг ингээд уншиж хахад энэ дотор нэг л тийм юу болоод ингээд гомдол төрөөд идэг. Ингээд энэ дотор нэг хүмүүс бид нар ингээд хүнд ингээд гомдохоор ингээд нэг буглаад идэгтэй ингээд ярьж чадахгүй те ингээд нулимс гарах гэдэг. Тэгээд ингээд Линда юугийн тэр үйл явдлын ингээд тэр шивгчнэр нь хэлж байгааг ингээд сонсонгууд ингээд өөрөө ирэхгүй гомдол төрөөд идэг. Тэгээд ингээд яг сүүлийн 40 бүлгийн нь бол цав шивчийн өөрөө бичээгүй л дээ өөр хүн бичсэн. Цав шивчийн бол эхний 80 бүлгийг бичсэн. Тэгээд энэ дээр юу гэж харуулах гэдэг юм гэхээр эхний 80 бүлэг дээр бол Жаму болон Линда юу одоо эмээ болон Линда юу хоёр нэг л удаа ингээд хоорондоо яриа өрнүүлж байсан бол 40-р бүлэг дээр дахиад ингээд хоорондоо яриа өрнүүлдэг. Энэ нь бол одоо нөгөө хоёр зохиолчийн өөр байгаа нь ингээд харагдаг 80-40-р бүлэг өөр байгаа. За тэгээд 40-р бүлэг хамгийн сүүлийн бүлэг дээр Линда юу ингээд өөх гээд байж байгаа юм уу одоо ингээд очиж ин л эмээ нь очиж. За тэнгүүд эмээдээ ингэж хэлдэг ним байт хүн болоо гэж хэлдэг. За тэр нь юу гэж аахлаа та намайг одоо хэрэггүй л хайрлжтэй гэд. Тэр нь цаагаараа юу хэлээд байгаа юм те та надад үнэхээр сайн хандсан шүү. Яг нүүрэн дээр бол та надад үнэхээр сайн хандлаа би ингээд одоо урагшгүй муу байлаа гэдгийг хэлж байгаа боловч цаагаараа юу хэлж байгаа та намайг Жаб авъяатай суулгахгүй дээ гэсэн нэг тийм утгыг бас агуулад ингээд өнгөрч байгаа. За тэгээд нөгөө хүмүүс чинь ингээд хуураад одоо ингээд Жаб авъяг швеб авчаад ингээд суулгачихаа. За тэгээд маш их гомдол тэгээд дараа нь Жаб авъяг өөрөө мэддэг Линда юу ингээд өнгөрцөн те тэгээд бас л ухаан санаа нь орон гарan тэгээд дараа нь тэр ордон дотор ингээд Линда юугийн амьдарч байсан тэр хэсэгт нь ингээд эмэгтэй хүн уйлаад байдаг энэ төр гэл тийм одоо шивгчдийн хоорондынх нь яриа өрнөл тэгэл Жаб авъяг бас ингээд би очиж үзнэ гэл тэгэл очиж үзэл өөрөө хэлдэг те яг би чамайг ингээ гомдоохын тулд ингээгүй шүү те эднэр намайг ингээ хуураад ингээ яачлаа тий арганд орчлоо гэл ингээ уйлаад ингээ хэлдэг. Тэгэл аргадаж байгаа юм шиг бас хэлдэг те. Тэгээд Жаму буюу эмээ нь одоо ингээ Линда аяг хүчлээ гэтэнгүүт мунхаг байна да гэж үг хэлдэг те мунхаг байна да гэд яг амиа хорлоод юу яаж гин. Тэгээд яг ингээ яагаад Линда юутай суулгааг юм бэ? Линда юу болвол
ер нь өөрөө тийм жоохон бардам зантай. Тэгээ бас тийм юу гэх юм бэ? Бие муутай гэдэг нь бас нэг одоо энэ овгийн одоо яг одоо овгийн одоо хамгийн гэрэл гэгээтэй хүнтэй нь одоо суулгах төвшөнд чадах нь чадахгүй те бас ингээд ээж нь ингээд эрт өнгөрсөн. Тэгээ аав нь бас ингээд сүүл нь бас ингээд өнгөрчдөг. Тийм болохоор Линда Юугийн төлөө үг хэлэх хүн байхгүй. Тэгээд Линда Юу өөрөө бас ингээд уйлаад байдаг шүү дээ. Ингээд Шуэ Баочайтай ингээд байж байхдаа би эхэндээ Линда Юуг ингээд боддог гэсэн. Ямар уйлан ба ямар ингээд бүтэмжгүй бэ гэж боддог гэсэн. Ингээл байнга уйлдаг. Нэг ингээд уйлж байгаа болохоор Шуэ Баочайд ингээд уйлж байгаа байхгүй. Чамааг хамгаалах ээжтэй чи ингээд ахтай надад ингээд хинч байхгүй гэж уйлж байгаа. Тэгээд дараа нь ингээд дахиад зохиолыг ингээд уншаал явж хахад Линда Юуд ганцхан жаб авъя л байсан юм байна. Тэгээ Линда Юу бол бусад хүмүүсийн дэргэд бол ингээд нэлийн ухаалаг байж байгаа л тэгээ жаб авъя гэл ингээд хардаад нэг жаах ингээд хардаал тэгээл ингээд уйлал жаб авъя л ингээд уйлдаг штэ. Тэгээд ганцхан Линда Юу жаб авъя л байсан юм байна. Тэгээд эцэст нь яаж байгаа те энэ хүнээсээ болоод ингээд сууч чадаагүй. Энэ хүнээсээ бол өхөл амьдрал нь хүртэл энэ хүнээсээ ингээд шалтгаалж байна. Тийм болохоор ингээд хит бас ингээд хайр дурлалт бас ингээд орж болохгүй те Линда Юу шиг ийм байж болохгүй шүү гэдгийг бас ингээд зохиолын үсний дараа ойлгоно. Бүхнээ зориулж болохгүй шүү гэдэг өөрийгөө гаргаж болохгүй шүү гэдэг нэг юм мессеж бас яваадах шиг байна тийм. За тэгээд сая би one shipping-ийн тухай ярьсан байгаа. За тэгээд жаму буюу эмээгийнхэн талаар бас яриа те. За нас хэдий одоо өндөр боловч маш ухаалаг те тухайн гэр бүлийн бас ингээд эрх мэдэлтэй бас ингээд баг төвшөрт толгуурн те. За тэгээд жаму болвол маш ухаалаг 2 хүүгээ ч гэсэн маш сайн хүмүүжүүлсэн. Гэвч одоо 2 хүүтэй тэгээд тэр 2 хүүгийнх нэг нь бол одоо ингээд хиний жаб авъягийн аав нь байгаа штэ. Тэгээд аав нь бол өөрөө одоо ингээд бас их тийм төшмөл те ер нь бол үнэнч тийм төшмөл хүн байсан учраас одоо сүүлд нь бол тухайн ордныг нөгөө одоо шалгаж малгаад ингээд уналтанд орох үед нь аав нь одоо үнэнчтэй хааны ордны бүхий л даалгасан ажлыг ингээд сайн хийжсэн учраас эргээд бас нөгөө цол хэрэгмээ буцааж аваад тэгээд одоо босох одоо үндэс нь бас болдог штэ. Тэгээд сая тэгээд жамуугийн дүр дээр ингээд дахиад ярихад бол тийм жамуу бол одоо тухайн 2 ордон дээр одоо ийм юм болж байна л да. Жаму бол эхэндээ Линда Юу Баоюу хоёрыг ер нь суулгая гэж бодож исэн юм шиг байна. Тэгээд дараа нь бол яг Ван Фурен гэж байгаа тийм үү. Одоо Жаб Баоюугийн ээж нь гэсэн үг. За ээж нь Шуэ Баочайта одоо Шуэ авахтны болвол Ван Фурен ч өөрөө Шуэ авахтны хүн. Тэнгүүд дүүгийнхаа хүүхдийг өөрийнхөө хүүтэй суулгах гэдэг. Тэгээд тэр оронд бол нэг тийм хөнгөн одоо ингээд тулаанууд өрнөдөг. Гэхдээ бүр илт хэлчихгүй. За яг нэг үгээр наддаг шиг ингээд тулаанууд өрнөөд тэгээд одоо яг Жаб Баоюугийн ээж нь бол одоо ингээд ялаад одоо Шуэ Баочайтай ингээд суулгадаг байна. За тэгээд тухайн Жаб авахтны 4 охин байгаа. Юанчун, Танчун, Инчун, Сичун гэдэг. За тэгээд энэ 3 охин бол хамгийн ихнийх нь бол хааны хатан болоод явж байгаа. Тэгээд шиний нэгэн төрсэн учраас Юанчун гэж нэр өгсөн. За тэгээд тийм цагаан сарын хавар шиний нэгэн гэсэн үг тийм. Шиний нэгэн гэсэн үг. За тэгээд энэ 4 охины одоо нэрийг нь бас ингээд харах юм бол бид нар сая нөгөө нэг Чуншин гэдэг шиг бодит явдлыг одоо дарах гэдэг те ханзыг илэрхийлж байна гэдэг шиг энэ 4 охины одоо эхний ханзнуудыг унших юм бол Юаньи Танши гэсэн үг. За үнэхээр л одоо юу санаа алгаас аргагүй юм да гэсэн утгатай ханз болж ярьдаг. Тэнгүүд энэ гэр бүлийн энэ үйл явдлыг энэ 4 охины бас нэрний ихний үсгээр хэлээд байгаа гэсэн. Үнэхээр санаа алгаас аргагүй одоо ингээд түүхтэй гэр бүл юм да. Чүн гэдэг нь дандаа хавар гэсэн ханзнууд. Тийм чүн гэсэн дандаа хавар гэсэн ханзнууд. Тэгээд үнэхээр санаа алгаас аргагүй юм да гэдэг бас энэ ханзныхын утгаар бас ингээд илэрхийлэгдэж гардаг байна. За тэгээд одоо энэ 4 охины одоо хувь заяа гэх юм бол нэг нь бол хааны хатан болоод гэвч ингээд ордондоо бас ингээд гэр бүл дээрээ одоо тэр чинь нэгдүүлээ өөрийнхөө төрөлдөө ингээд ирээд нэг ирдэг та хааны хатан болчоо. Тэгээд эрэхтэй бол ингээд орой ирдэг тий. Одоо тэд нэр ингээд одоо манай ихэн хааны хатан болсон Юанчун ингээд эрэхэндээ гэл ингээд хүлээгээл бэлдээлээдэг гэвч ингээд
орой ирдэг. Тэгээ орой ирээд нэлээ удахгүй байж байгаа л буцаал явдаг. Нар жарахаар ирээл яг тэр шөндөө ингээд буцаад явах хэрэгтэй гэл тэр тайгнууд нь ингээд нөгөө хааны ятны ингээд аваад явдаг. Тэрнгүүр юу илэрхийлж байгаа хэрэг хааны ордон дотор бол эмэгтэй хүн бас тийм яг л дагаар агуурс шиг байжээ тий. Яг гэртээ хамаагүй ингээд очиж болохгүй. Тэгээд ингээд оройн гараад одоо хааны жирх мэдл авахгүй тийм гэртээ очих мэдл авахгүй. Гэвч энэ зэн охтон бодол бас их тийм том гэр бүл байгаа гэж. Том гэр бүлийн охин ч гэсэн бас эрх мэдлгүй байна гэдгийг бас илтгэж харуулдаг байгаа гэсэн үг. За тэгээд хамгийн сүүлчийн шичүүн буюу одоо бас нэг аавынхын татвар эмээс төрсэн охин байгаа. За тэр охин бол бас ингээд юу болдог хувраг ийн одоо гэлмаа гэж одоо хэлэх юм уу те. Гэхдээ гэлмаа бол биш л те. Эмэгтэй одоо хувраг болоод ч юм уу те. Тэгээд тэр нэг одоо сүмдэр ингээд одоо очдөг. За тэрний юугаар илтгэдэг штэ ингээд тэр өөрийнх нь бас ингээд агуулгаар хэлдэг. Би ингээд цэвэр ариун байхад та нар надад нөлөөлөд ингээд бохир бузар болох гээд байна гэдэг. Тэнгүүд юу хэлэх гээд байгаа. Тэр ваншифо энэ одоо яг тэр үгийг хэлж хаад байсан л. Тэнгүүд ингээд та нар болохгүй байх шүү. Би та энэ танаа энэ ордонд энэ гэртээ ингээд байгаад байх юм бол би та нар шиг ингээд муу хүн болох гээд байна гэд тэгээд өөрөө бас ингээд хураг болоод явдаг. Тэгээ эцэст нь бас бавью ч гэсэн бас хураг болдог тий. За бавью болвол нөгөө төрийн шалгалтыг өгөөд тэгээ шалгалтанд нэмцээ тухайн гэр бүл маань бас ингээд эргээд тийм одоо төрөнгөө аваад тэгээд эргээд бас ингээд босоод ирдэг. Мөн бавью бас шив бавчаатай одоо хормилж байхдаа бас ингээд шив бавчаа жирэмсэн үлддэг тий. Тэгээд өөрөө бол ингээд хувраг болоод явдаг байгаа. За тэгээд энэ дээр юу гэж хэлнэ гэхээр яг барууны зохиол барууны одоо хүмүүс уншсан дээр бол ингэж хэлдэг юм байна. За бавью бол ингээд үнэхээр гоё ингээд одоо одоо хувь заяатай ингээд төрсэн боловч ингээд адгийн хүн байж байгаа. Тэрнгүүр нь юу хэлээд байгаа юм гэхээр Линда юутай ч нэг одоо найзлаад чам шиг шив авчаатай ч нэг найзлаад байгаа юм шиг амбус ингээд шивгчэнгүүдтэй бас ингээд найзлаад байгаа юм шиг ингээд тийм завхаа зайтан гэдэг ч юм уу тийм утгаар илэрхийлж байгаа боловч дорны бидний хувьд ингээд авч үзэх юм бол эн чинь ингээд яруу найрагч те өөрөө ингээд тийм бас их тийм мундаг яруу найрагч те бас их зөөлөн хүн байгаа байхгүй. Шивгчэнгүүдийнх нь амьдрал ямар болж байгаа. Тэгээ одоо энэ зэрийн одоо хүмүүс төр ингээл зарагдаал ингээл очиол тэгэл амьдрал нь ингээл хэцүү болоод ирж байгаа шүү дээ. Тэнгүүд бавью ингээл очиол тэгээ яаж юм чамд хэрэгтэй юм байвал надад ингээл хэлээрэ гэдэг ч юм уу. Хөрх юмд ингээл бас их тийм зөөлөн сэтгэлтэй. Тэгээд яг уу яг ингээд бодит үннийг ингээд хэлдэг те би ингээд тийм одоо төрийн тийм ном бичиг үзэхгүй би ингээд одоо тийм одоо эмэгтэй хүмүүнд дуртай тэгээд ингээд шүлэг мүлэгтэй охтодтой өдөржингөө ингээд байдаг боловч эцэст нь одоо ингээд за энэ гэр бүлийн бас юмнууд бүгдээрээ ингээд худал хуурмаг байж болох юм байна. Тэгээд тийм учраас ингээд одоо хувраг болоод тэгээд үнний хотгийг олоод ингээд хувраг болох замыг сонгоод ингээд явдаг байгаа. За тэгээд энэ зохиолыг бас нөгөө нэг өрнө дорны зохиолынх нь бас ингээд харьцуулаад ярих юм бол дорны зохиол бол ихэвчлэн гэр бүл одоо ёс суртахуун тэгээд яг нэг бүлэгмийн те нэр хүндийн одоо талаар бичдэг бол тий нэр төрөө өргөх тэгээд ялангуяа улаасрын зүуд дээр ингээд ярих юм бол одоо ингээд жабавью бол яг энэ гэр бүлийнхэн те язгууртан те эннийхээ төлөө ингээд одоо амьдарч одоо тэр зүйлийг ингээд илтгэж харуулж байгаа юм аа. За тэгээд бас ингээд давсизмын тухай тэгээд бомбын шашны тухай бас ингээд шашны тухай гардаг. Өрнийн зохиолууд дээр бол хувь хүний талаар их бичдэг тийм. Тухайн хувь хүн өөрөө яаж өгч байгаа, хувь хүн юу бодож байгаа гэдэг одоо талаар нь бичдэг. Тийм ч учраас одоо жабавюг бол хувь хүн талаас нь хараад ингээд одоо юу байсан байна. Одоо манай гараач гэхээр тийм. Тий. Жохон тийм гараажээ гэдэг хувь хүн талаас нь. За баярлалаа. Үнэхээр сонирхолтой байлаа. Монголын миний санаж байгаа гар 2009 он шиг санаж байна. Тухайн үед ерөнхийлөгч намрын их баяр ерөнхийлөгч байсан баг тийм. Нөгөө дэлхийн сонгодог уран зохиолын дээдс гээд 50 бод гарч ирсэн. Тэрний 23 дахь нь байна уу 24 дахь нь ч байна уу? Энэ улаасрын зүуд орсон байдаг байхгүй. Тэгэхээр бас ер нь нэлээд нэр хүндтэй дэлхийд бас заавал унших хэрэгтэй нэг юм зохиолуудын нэг юм байна гэж тухайн үед би яг
харж исэн юм л та. Улаан сарын зүүд нөгөө одоо Хятадын 4 сонгодог зохиол дундаасаа яагаад ноён ориглол нь болоод байгаа юм гэх юм бол бусад 3 зохиол дээр нь бол Хятадын уламжлалт баатрууд те тэр баатруудын дүрл ингээд холилдоод гардаг бол улаан сарын зүүд дээр бол баатрууд нь шин соргог яг бодит амьдралаас ингээд сэтвэлэн бичсэн. Тэгээд бас уран тансаг яруу бичигдсэн учраас ноён ориглол нь болж чаддаг байх нь. За ануун дээрдээ баярлалаа. Тэр сонирхолтой байлаа. Хүмүүнд үзэгчтэй өнөөдөр манай Free podcast-ын уран зохиолын задлан булан маань түрээд өндөрлөж байна. За өмнө нь бид нар бол дандаа өрний Оросын зохиолууд дээр ажиллаж ирсэн. За тухайлбал за Робинсон Крузо байна, Даниэл Дефогийн. За мөн одоо Эрнест Миллер Хемингуейн Өвгөн тэнгис хоёр гэдэг Нобелийн шагнал зохиол дээр бас манай Дэлгэр Батман сууж ажиллаж ирсэн. За Достоевскигийн Гим зэн дээр бас Дэлгэр Баттайгаа сууж байлаа. За мөн Шовдрумус Виктор Мари Хьюгогийн за мөн Крейцерийн санаат гэх мэтчлэн ингээд зохиолуудаар суужсан бол энэ маань анх удаага дорны зохиолын задлан боллоо. Тэгээд ануун дээрдээ хүрэлцэн ирж завгааргаад хүрэлцэн ирсэн үнэхээр их баярлалаа. Тэгээд цаашдаа бас олон зохиолууд ер нь тэгээд солонгос болгосын сонгодог зохиолуудаа бас задлаа гэж бодоод байгаа. Тэгээд point дээр гейша актрийн тухай ч юм уу их сонирхолтой шүү дээ. За ийм байна их хүнд үзэгчтэй. Ингээд Free podcast-ийн удаагийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Дараагийнхаа дугаараар уулзъя. За тэгээ улаан сарын зүүд зохиолын одоо хувьд бол Хятадын том одоо зохиолч те алдартай хүмүүс нь бас юу гэж үнэлж дүгнсэн байдаг вэ гэхээр бидний мэдих Лю Шүн гэдэг хүн байгаа те. Акугийн түүхийг. Тий Акугийн түүхийг Аку Жонжуан те. Тий Аку Жонжуан гэдэг зохиолыг бичсэн Лю Шүн байгаа. За Лю Шүн гэдэг алдар зохиолч бол улаан сарын зүүдийг үнэлж хэлэхдээ бол улаан сарын зүүд бол Хятадын олон хүн мэддэг, ядчил нэрийг нь мэддэг ном юм аа. Зохиогч болон одоо үргэлжлүүлэн бичсэн хүнийг нь төр орхиод одоо энэ чинь эхний 80 бүлгийн цавшуучин бичсэн, дараагийн бүлгийн өөр хүн бичсэн гэдэг хүмүүс энэ яг цавшуучин зохиол мөн үү биш үү гэж одоо тийм хил амууд явдаг байхan. За энийг нь бол төр орхиод зөвхөн утга санааг нь аваад үзэхэд л одоо уншигчдын өнцгөө шалтгаалan олон янз байдаг байх нэ. За сонгодог зохиол судлаачид одоо энэ зохиолыг унших юм бол те өөрчлөлт, энгийн байдал те энгийн бөгөөд бас тийм агуу байдлыг бас харж чаддаг байна. Ёс зүй судлаачид болвол Дав Швэжиа гэдэг ааш те ёс зүй судлаачид бол садар самууныг эндээс бол бас олж хардаг. Авиаслаг хүн Тэн цайдаа хүн те авиаслаг хүн харах юм бол эндээс бол хайр сэтгэлийн уярал, уран тансгийг олж хардаг байх нь. Цуу яриачин хүн одоо нөгөө ховн дуртай тэр хүмүүс харах юм бол за ордон дотор юу болдог талаар ингээд үзэж болох нэ. За тэгээ энэ үнэлгээгээр нь харах юм бол одоо улаан сарын зүүд бол нэг тайзан дээр тавигдсан маш гоё тийм одоо зохиол те тайзнаас ингээд үзэж байгаа юм шиг хүн бүхний сэтгэл зүгээс нь харж болох юм сайхан зохиол гэж бас хэлсэн байна. За бас Монголын уншигчид нэлээд алдартай болоод байгаа амьдрахуй зохиолын зохиолч Уйхуа. Тийм, Уйхуа бол амьдрахуй болон ахан дус роман тэр нь бол нэлээд тийм алдартай юм зохиолч байгаа. За энэ зохиолч бол улаан сарын зүүдийн талаар бол үнэлэмж өгтөө бол улаан сарын зүүд бол Хятадын утга зохиолын түүхэндх хамгийн агуу романуудын нэг юм аа. Энэ нь зөвхөн уран зохиолын бүтээл төдийгүй нийгмийн түүхийг тэмдэглэж тусгасан бүтээл юм. Романы дөрүүд нь амьд тод бөгөөд үйл явдал нь ээдрээтэй сонирхолтой бөгөөд Хятадын пёдлын нийгмийн цэцэглэлт ба мөхлийг харуулдаг. Энэ нь Хятадын соёл түүхийг ойлгоход чухал ач холбогдолтой юм роман гэж одоо үнэлсэн байна. За мөн Хятадын хамгийн анхны одоо Нобелийн шагналт Моян бас энэ зохиолын тухай бас өгүүлсэн байна. За Моян бол Хятадын тухай нийгэмтэй ялангуяа одоо хувьсгалын одоо үйл явдлыг одоо шүүмжилждэг талаас бол Нобелийн шагнал авсан юм том зохиолч байгаа. За энэ том зохиолч бол улаан сарын зүүдийн талаар үнэлгээ өгөхдөө бол улаан сарын зүүд бол амьдрах чадвар бүтээлч сэтгэлгээгээр дүүрэн роман. Энэ нь зөвхөн уран зохиолын бүтээл төдийгүй гүн ухаан амьдралын тухай сэрэл мэдрэмж юм аа. Романуудын дөрүүд болон үйл явдал нь хүний мөн чанар гүн ухааны гүн гүнзгий агуулгатай бөгөөд хүн төрөлхтний сэтгэлгээ эрэл хайгуулын ажилд чухал урам зориг өгдөг ийм зохиолоо гэж хэлсэн байна. За тэгээ энэ том алдартай хүмүүс бас ингэж үнэлсэн байна. Тийм болохоор уншигчд маань бас их гоё агуулгын уншаа те ингээд шимтэн унших байхаа гэж бодож байна. За баярлалаа. Маш сонирхолтой байлаа.